Учрал сайдын хариулж байгааг харахад бол нөгөө үнэлгээний систем нь буруу байна гэж хэлж байна л та. Дутуу байна, болоогүй байна гэдэг. Үнэхээр тийм бол одоо их хурлын тамгын газар, засгийн газар, хэрэглэх газар хоёр хоорондоо уялдаатай ажиллаад за тэр KPI байна уу, үнэлэх системүүдээ ямар арга зүгээр хийх юм гэдэг маш хурдан тодорхой болоод ингээд энийг хэрэгжүүлэхгүй бол магадгүй зарим албан тушаалтан албаны хүмүүсүүд хохирох асуудал ус гарч иж магадгүй юм байна шүү дээ. Яг гэвэл энэ хэрэгжилттэй холбоотой үнэлэх систем нь одоо буруу байгаа учраас цаг хугацаанд шахуулт юм уу? Сүүлд амьдралд нийцэхгүй хэрэгцэхгүй ийм хууль тогтоомж гарсан түүнийг хэрэгжүүлэхэд бодит байдал дээр хэцүү байгаа бол төрд ажиллаж байгаа хүмүүс бас хэлмэгдэх юм магадлал байна. Тэгэхээр учрал сайд их хурлын тамгын газартай хамтарч ажиллаад хэдий Дахиад нэмэлт 1 минут сүүлчээ. Хамбатар гэж. Санал юм аа. Тэгэхээр хурдан хоорондоо хамтарч ажиллаад энэ ажлыг голдролд нь оруулаарай гэж санал хэлье.